Phase 2-ын анхны холын гүйлт. Инхүү дуслаа. 22 км гүйлээ. Бараг 22-оос илүү хаа. Эхний 13 км-ийн найзтай гүйж байгаа. Тэгээ үлдсэн 9 км хавцаа өөрөө гүйчлээ. Өөрөө шахаад гүйчлээ. Сайжрах мэдрэмж өгдөг та. Аюу сайжраад байгаа болохоор гоё мэдрэмж төрдөг. Баяртай. Өөрөөрөө баг зэрэг харахмаарч юм шиг те. Тэгээ сүүлд жимд easy гүйл хөнгөн гүйлтүүдээ дандаа 6-10 хоёртой хийгээд байхад нэг хэцүү биш байгаад. Бас гоё мэдрэмж төрдөг. Жим дээр би ч юм дандаа 7 малтай. Жим яг ч хэцүү байгаад байдаг гэсэн. Яг үндэ хэцүү ишэл байгаа. Хэцүүгээ бодсон байсан гэдгээ би яг энэ 7 хоног л ухаарч байна. Нэг амар оройтойг байх. Гэтэ баг оройтч ухаарч байна шүү дээ. Хэцүү юм шиг мөртлөө хэцүү мэдрэмж төрдөгтэй хаяа. Ямар нэг юм хийж яхад сүүлийн энэ 9 км л яг тийм байлаа. Хэцүү юм шиг мөртлөө хэцүү ш. За энэ 7 хоног дуусаагүй. Дараа 7 хоног бас байгаа. Хүндээ. Тэгээ сайжранда. Өнөөдөр 2 сарын 1. Бэлтгэлийн манай 2 дугаар үе эхлээд нэг 7 хоног байгаа. Өчсөн өдөр. Тэгээ өнөөдөр баазгийн түлхийн тэгээ атасан хөөх байна. Түл хийхдээ болохоор би өөрөө гэсэн тийм арга болсон. Тэрний өглөө Филипп богд ингээд гүдэг YouTube хийдэг нэг их шүү дээ. Тэн дээр авсан санаа нь хийгөө ирлээ. 3 төрлийн хөл хийдэг. Бас тасалтай юм. Тэгээд тэндээсээ тэр 3 багц тасалаа ингээд ээлжлээд хийцдэг. Нэг 7 хоногт нь A, B гэж хэлсэн бол дараа 7 хоногт нь C, A ч юм уу. Иймэрхүү байдлаар хөлөөд хийцдэг. Тэгээд A, B, C-ийн уруулаа өөр доторх дасгалууд нь арай өөр булчин ажиллаулдаг. Тэгээд 7 хоногт 2 хийдгээрээ юм. Хүсэлтийн дасгалуудаа хальт жоох оруулаад хөл хийдэг өдрүүдэд тэр өөрөө ингээд багц дасгалууд дээр баг оруулаад тэг яг хүсэлтийн дасгалыг зориулсан тийм өдөр гэж хийхэд болж байгаа. 3 дахь A дасгалыг хийсэн. A дээр би нэгэн хүнээр хийж байгаа. B дээр хүнд биш. A шиг хүнд биш. Харин C дээр болохоор яг сулгаа булчингууд дээр ажиллах зорилттой. Одоо шин шагаатай. Орон талын шагаагаар хамгаалал бүхнээс чааны дасгалыг нэлээд хийдэг. Зэрэгтэй зориулж C дээр. Тэгээд дасгалууд хийдэг. Тэгээ одоо халж агаад дасгалаа яг тэг бүцгээ. Хоног 54 км хүрсэн байсан. Тэгээ энэ хоног ойр цагны 57-58 км үгээд дуусчих шиг байна. Тэгээ дараа 7 хоногт энэ тоогоо багаар мэдээж нэмээд явна. Хөнгөнгүүртүүд ер нь амархан болцсон мэдрэгдэж байна. Дандаа 6-50-аас 7 усууч пейстэй гүйдэг байсан. Одоо баг зэрэг хурд мэддэг. Илүү хөнгөн болоод.
Итгэс сонголт. Өнөөдөр дуслаа. Өглөөсөл ховцоо өмсөж юм. Иймэрт гарч бөвч. Яах гэхээр яс өөртөж бодлоо шүү. Иймэрт гарч бөвч. Тэгэл яа өглөө босч бүж харсан л та. 4 пиксел 1000 метр 6 дахь харалтаа авч. Батан хүлээ. Сэм болоод шаач. Үлж гацж. Big dog loves a crowd. We'll tell them to search my house. I bet they find you face down. Yeah. Shout out to her ex, he a crash out. Took too many pills, he a crash out. She didn't hit in heels in a glass house. I like what I saw and so I cashed out. Бэр. Нэг хүн л биш. Яа. Хайр зүс байна. Тасгал хүн байна. Хоолоо орсож байна. Эцэн дээр баг. Хичж юм нэг төхөөрөмж ашигласан. Ашиглаад ирдэггүй. Yeah, jump like John Moran, she bout to jump. Little girls trip, little photo dump. Yeah, what? Just like Nikki said, money make a what? Give me quickie. За ханаад төрсөн байна. Хоолоо өвдсөн. Тэгээд цээж хорсож байна. Тийм болохоор нэг хэсэгтээ эдгэртлээ амар гүгээд бол дими. Хүмүүс нэг ойлгох нь үгүй. Зарим хүмүүс нь ойлгож магадгүй. Ямар нэгэн байдлаар өвдлөө гэж бодоход тэр өвдөлтөө шалтгаан болгоод дасгалаа бэлтгэлээ хийхгүй өнжөөд байна уу үгүй юу гэдэг нэг юм байдаг. Тэр нэг шалтгаан болгоод бэлтгэлээ хийхгүй байгаа ч юм шиг мэдрэмж бол төрдөг. Яг тэгж төрдөг. Зарим хүмүүст бас нэг тийм мэдрэмж төрдөг байж магадгүй гэж бодож байна. Тэгээ миний уншиж ирсэнээр болохоор яг гүйдэг хүмүүст ханиадныхаа нэг шинж тэмдэгт хоолооноос доошоо байх юм бол гүгэд дэмий гэж би уншиж ирсэн. Тэгэхээр одоо цээж мэж өвддөг ч юм уу хоолоо малаа хорсдог ч юм нэг тиймэрхүү байдлаар өвдөлтөө дээ болохоор хэсэгтээ бас хүнд бэлтгэл хийхгүй байх. Хөнгөнөөч нэг амар хийхгүй байх гэж бодож байна. Яг одоогор бол сайн унтаж амраад хурд идэхтэл анхаарах. За яг сүүл дасгал хийснээс 7 болсон байна. Түрүү 3 дахь хөл хийсэн. Тэгээ өнөөдөр 3 дахь 2 сарын 10 хөл хийх гээд байж байна. Би ер нь зүгээр болж байгаа. Бүрэн бол ханаад маань идгээгүй байна. Гэхдээ дасгал хийж болох эцэг хэмжээнд хүрээд ирсэн байна. Тэгэхээр одоо хэдүүлээ. Дасгал энэ өглөө юм дасгал хийж байгаа юм идэх хэрэгтэй. Энэ биеийг хөдлөх түлш хэрэгтэй гэсэн үг. Тэгээ банан болчих واخа. Энэ ханиадыг гүйж бол хүрээгөө ханиад төрцөө гэдэг юм байна.
Ижээ итгэх гадаа гүйсэн хийгээл. Тэгээд газар гүйж бол таны төхөргөө. Угийн хөрөгчгүй шалтгаан байхгүй. Би чи дулаахан уцалж байгаа. Гүйж дуусчаа шүү. Гэрлүүгээ харж байгаа. Тийм байхад бол таны төхөрөх ямар шалтгаан байхгүй. Харин тэр хоёр дахь өдөр боолыг тоглохоор гарснаас болж таны төрсөн бай тээ. Тэр өдөр гэртээ ингээ унтчихсан бол хөрөхгүй. Энэ 7 оны процессыг алдахгүй. Энэ 7 оны процесс тийм. Тэгэхээр одоо ингээл хийх үйлдэлүүд дээр илүү ухаалаг байх хэрэгтэй болчиход байгаа юм л. Би бол гарч авдаг юм бол биш мэдээж. Удагшгүй биш. Тэгээд хоёр дахь өдөр ганц удаа ажиллагаандаа боолыг тоглохоор гарч байгаа тийм яриад хүрчихжээ. Тэгэхээр өвөл дуусаагүй гэдгийг нэг санах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ягч бүрэн дулаараагүй 9 гуулсан ч гэсэн өвлөл хэвэндээ хүүтэн хэвээрээ дараагийн үйлдэлүүд дээр илүү бодлоготой илүү ухаалаг зөв шийдвэр гаргаад ямар юм шиг санагдсан. Чи хаяа бас яг би өөрөө хөвд хэлэхэд socialize хийсэн юм хийхгүй бол хэрэгцээ үүсчээлээ тэгэл. Тэдний заримдаа хүн нөхгүй бол сэтгэл санаас нь ч юм уу burnout гэдэг нь болчих болоод байгаа юм шиг нэг тийс сонир мэдрэмж төрөөд идэв. Тэгвэл socializing тэгээд өөрөө юмд төлөвлөж байгаа юм хоёроо тодорхой хэмжээнд баланстай. Тэгээд илүү их цаг зарим бол өөрөө зорилготой зарцуулаад тодорхой хэмжээнд бусад хүрээлэлтэй цаг зарцуулаад яг бол тийм бүл тэнцвэртэй юм. Яг л юм ямар ч зорилго тавьсан байсан хүн турш үзэхээс хойш яг ямар бүгд мэддгүүл ах гэж хэлнэ. Жишээ нь би өмнө өөрөө 100% юмдаа ажилдаа төвлөрөөд 100% зорилготой төвлөрөөд явж чаддаг төрлийн юм боддог байсан. Гэтэ яг үндэ тийм байж таараагүй. Надад тодорхой хэмжээнд socialize хийх өдрүүд хэрэгтэй болдгийг явц тундаа ойлгож байгаа. Тэгэхээр байнга бол гарч ороод байх гэсэн үг биш. Зарим өдрүүдэд нууцтайгаа уулзсан юмнууд яг босдтой өөрөө тэмдэг өөрөө нормалч болон шиг хамаагүй түүхч тэр тийгүүл байх хэрэгтэй. Уугаад одлоо би. Клоо тренинг клуб. Хоёрхан дасгал хангалттай дуусчлаа. Газ дасгал хийн гэсэн газ хийжлээ одоо. Юм идээд өдөр эхлүүлцгээе. Let's get this week. Тэгээд орой өдрөөс бие харж аваад гүйж эхлэе да. Уцаж гүйж эхлэе. Их юм их байна. Give up forever to touch you, 'cause I know that you feel me so